Өнөөдөр Монгол улсын 13-аас 17 насны охидын 20, хүүгүүдийн бараг 30% нь электрон тамхи хэрэглэдэг гэдэг судалгаа юм. Яагаад бид ийм байдалд хүрэв? Үүний бурууд нь хэн бэ? Үүнийг зогсоох шийдэл бидэнд бий юу? Үүнийг хамтдаа ярилцъя. Хүндрэлтэн олон зуун жилийн турш тамхи гэж зүйлийг хэрэглэсээр ирсэн үнэн. Гэхдээ тамхи ингэж массаар үйлдвэрлэж олон нийтийн хэрэглээнд асар хурдтай нийлүүлж эхэлсэн сүүлийн 150 жил болж буй үйл явц. Харин тамхитлалтын хор уршиг бүрэн ойлгож эхэлсэн хугацаа сүүлийн 50 жилд хамаарна. Хэдий жилээр тусам нийт тамхи татдаг хүмүүсийн тоо дэлхийд даяар буурах хандлагатай байгаа боловч сүүлийн жилүүдэд бид өөр нэгэн төрлийн маш том дайсантай тулгарч байгаа нь вейп буюу электрон тамхи юм. Нарийн, бүдүүн, том, жижиг, өнгөн савлгаатай дэлгүүрийн лангуун дээр чихэр шиг өргөдөж, ундаа шиг, жимс шиг амт үнрээр өөрийн хорыг нууж байгаа энэ бүтээгдэхүүнд том хүн байтугай хүүхэд хүртэл донтох нь аргагүй. Тэндээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд даяар 100 сая гаруй хүн электрон тамхи татаж байгаагаас 15 сая нь 13-аас 15 насны хүүхдүүд гэсэн судалгаа байна. Монголд ч мөн энэ тренд ажиглагдаж байгаа. Энэ бол сансруу нэгэн тохиолдол биш юм. Энэ бол нарийн тооцоолсон дизайн, нийтийг хамарсан өргөн цар хүрээтэй ухуулаг, хайхарахгүй орхисон хуулийн цорхойн үр дүн юм. Өмнө хэлсэнчлэн дэлхийд даяар тамхи татах хүмүүсийн тоо буурч байгаа. Мэдээж энэ нь тамхи үйлдвэрлэгчдийн хувьд муу зүйл. Тиймээс шинэ үеийн хэрэглэгчдийг бэлдэх шаардлагатай болсон. Олон жилийн судалгааны үр дүнд тэд өөрсдийн шинэ донтолтын төхөөрөмжийг бий болгосон ба тэр нь вейп юм. Шинэ үеийн хэрэглэгчдэд зориулж таатай, үнэр амттай, илүү авсаархан, ашиглахад хэлбэр, үл мэдэгдэн болгож бараг л фэшн аксессуар мэтээр залуучуудад сурчилж эхэлсэн. Хэрв та бүхэн итгэхгүй бол өөрсдөө энэ үсгтийг харж болно. Энэ дээр байгаа компаниуд бол дэлхийн хамгийн том янжуур тамхи үйлдвэрлэдэг компаниуд. Харин энэ бол уг компаниудын электрон тамхины брэндүүд. Marlboro-г үйлдвэрлэдэг Philip Morris IQOS-ыг үйлдвэрлэдэг. Lucky Strike-ыг үйлдвэрлэдэг British American Tobacco Vuse-ыг үйлдвэрлэдэг. Caster Winston-ыг үйлдвэрлэдэг Japan Tobacco International Ploom-ыг үйлдвэрлэдэг. Харин энэ брэндүүд бол зах зээл дээр хамгийн том вейпний тоглогчд юм. Эндээс харахад Евенгийн нөгөө тал нь уу? Евенгийн нөгөө тал нь энэ гэдэг шиг яг үнэндээ янжуур тамхи, электрон тамхи бол өөр өөрийн үеийн хэрэглэгчдэд зориулсан нэг тэрэгний хоёр дугуй гэж хэлэхэд хэлсдэггүй. Электрон тамхиг янжуур тамхинаас гарах илүү хор багтай альтернатив гэдэг ухуулга явдаг. Гэтэ бодит хэрэг дээрээ никотиныг биед хүрэх хэлбэр болон амт нь л өөрчлөгдөж байгаагаас бусдаар бол хор хөнөөлн ялгаагүй. Их бага хэлбэр хэмжээгээс үл хамааран бүгд л никотин агуулсан донтгоологч бүтээгдэхүүн. Сонирхуулахад нэг ширхэг электрон тамхины цэнгэлж хашуунд агуулгадах никотины хэмжээ зарим тохиолдолд 4 хайрцаг янжуур тамхитай тэнцдэг. Нэмээд сонирхол татах үз, амт үнэр, дотор орчин татах боломжтой байгаа нь энгийн янжуур тамхитай харьцуулахад никотинаар угжих эрсдлийг бүрдүүлээд байгаа. Ингэснээр никотины хамаарлыг улам гүнзгий болгож уг хорт зурслаас гарахад хамаагүй хэцүү болгож байгаа. Яг энэ шалтгааны улмаас Сингапур улсад электрон тамхиг саяхан бүрмсэн хорсон билээ. Никотин нь дан ганц донтуулаа зогсохгүйгээр анхаарал төвлөрөл, суралцах чадвар, сэтгэл хөдлөлөө хянах чадварт шууд сөргөнлөө үзүүлдэг. Гэтэ ганцхан никотин биш. Вейп доторх никотинтэй шингэнийг ууршуулж, аризол хэлбэрээр уушигт хүрэх явцад пропенил гликол, акрилин, бензол, формальдегид, хар дугуулга гэх дийлэнх тохиолдолд хорт хавдар үүсгдэг хортой нэгдлүүд хүний биед давхар орж идэг. Тэг хамгийн аимшигтай нь яг үнэндээ энэ бүх хортой нэгдлүүд нийлээд хүний биед яг ямар хор уршигтай яг нарийн тогтоосон урт хугацааны судалгаа байхгүй. Яг янжуур тамхи шиг 50-60 жилийн дараа ямар үр дүн гарахыг бид хамгаалахаас цаашгүй байна. Ийм л болохоор өнөөдөр бид зөвхөн донтолттой тэмцгээс гадна ирээдүйд бий болж болох хорт хавдар, бусад ноцтой өвчлөлүүдтэй тэмцэх шаардлагатай тулгарч байгаа. Үүнээс харахад вейп бол тамхинаас гарах шийдэл бол огтоосоо биш, харин тамхитлалт хөтлөх шинэ гүр юм. Энэ нь вейп хүрэлцээтэй байх, хямдхан байх боломжийг бүрдүүлж байгаа гол шалтгаан юм. Өнөөгийн байдлаар Монгол улсад 5 хүн тутмын нэг нь удаа тамхи хэрэглэж байгаа ба тамхины хэрэглээтэй холбоотойгоор жил бүр 4300 хүн насарж байгаа нь никотины хамаарал аль хэдийн тахлын түвшинд хүрсэн гэдгийг илтгэнэ. Тэгэхээр үүнээс гарах шийдэл юу вэ? Нэгт бид хуулийн зохицуулалтыг шинжлэх бас чангалах шаардлагатай. Хүүхэд залуучуудыг хэрэглээнд уруудтаад байгаа амт хүндийг хориглох, зах замраагүй байгаа сурчлагаа хязгаарлах, эдийн засгийн хөшүүрийг ашиглан тамхин бүтээгдэхүүний худалдан авах сэдлийг бууруулах шаардлагатай. Жишээлбэл 2000-аас 2005 оны хооронд 5 жилийн хугацаанд Франц улс
тамхин бүтээгдэхүүний татварыг шат дараатаагаар 40% нэмэхэд тамхитлалтын хэмжээ 33%-аар буурсан үзүүлэлт. Хоёрт бид олон нийт нэг ялангуяа залуучуудад үнэн зөв мэдээллийг сонирхолтой, хүртээмжтэй байдлаар хүргэх тал дээр анхааран ажиллах хэрэгтэй. Хэн нэгний хийсэн буруу сонголтуудыг буруу шааж чичлэх бус хор зуршлаас нь ангижрахад нь бодлогоор дэмжих хэрэгтэй. Гуравт донтолтоос гарахад дэмжих хөтөлбөрүүдийг дэмжиж хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Мэдээж эцэст нь хойч үе хүн бүрийн эрүүл мэндийн төлөө хууль санаачлагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид бас мэдээж та бид бүгдээрээ хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь энэ бол зөвхөн эрүүл мэндийн талаарх асуудал биш юм. Энэ бол эдийн засаг, нийгэм, бүхэл бүтэн улс орны ирээдүйн хойч үеийн сайн сайхны талаарх асуудал юм. Бид бүгд хариуцлага, ухамсарыг хүртэл олгож, нотлохоо, шинжлэх ухаанд суурилсан дорвитой, бас зоригтой арга хэмжээнүүдийг авч чадвал бид хүүхэд залуусаа энэ шин цагийн чимээгүй тахал алдахгүй байж.